За 6:50 өглөө хөтөлбөр үзэгч та бүхэн шууд хүрч байна. За манай эхний зочин өнөөдөр студид хүрэлцэн ирсэн байна. Би нэвтрүүлгийн эхэнд хэлж байсан. За богцсон дахь бидний өв соёл гэдэг ийм бүтээлийг одоо зохион бүтээгч өнөөдөр манад ирнэ гэдгийг хэлж байсан. За энэ сайхан нэртэй одоо бүтээлийг зохион бүтээгч бол Өөлөө Эрдэнэ байгаа. Тэнд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгээд нэрнээс нь эхлэе гэж бодлоо. Яагаад ингэж нэрлэх болов? Мэдээж богцсон дахь өв соёл гэдэг маань өөрөө эргээд таны бүтээлийн агуулгыг бас илэрхийлсэн баг гэж бодож байна. За аюутаач нэрээ эхлээд тайлбарлая. Энэ өв соёл маань байгалийн болон соёлын өвд маань сүүлийн жилүүдэд маш их одоо олонний анхааралд байж улсаас ч гэсэн маш анхаарч ирсэн. Маш их сайн шалтгаан байгаа. Тэгээд энэ төслийн хувьд болохоор энэ маань уул нь хайрцаг дах музей гэсэн нэртэй тийм төсөл одоо Монголоос гадна энэ талаар сонссон юм. Өөр улс оронд бас хэрэгжижсэн. Монгол улсын хувьд бол Улаанбаатар хотын хэмжээнд хайрцаг дах музей, авдран дах музей гэсэн нэртэйгээр хэрэгжижсэн юм. Тэгээ бид нар болохоор энэ маань Өөр хангай аймгийн хар орон сум тэр дундаа дэлхийн өв орхны үндийн соёлын туршилт газар гээд 2004 онд бүртгэгдсэн одоо тэр сайхан газарт энэ төсөл маань хэрэгжсэн учраас бид нар Монголын нүүдэлчин ахуй соёлтой нийцүүлээд одоо богцсон дах соёлын өв гэж нэрлсэн. Богц гэдэг маань өөрөө ингээд тэр богцонд хийгээд явах юм байна тийм ээ. Энэ маань багшийн гарын авлага юм л да. Багш бол богцоо өрөөд одоо ингээд тэр хөндийгөр сайхан аялаад одоо хүүхдүүдэд энэ соёлын чухал ач холбогдлыг түгээх тийм зорилготой. Энэ ёстой гоё богцоо шүү дээ. За тэг богцсон дотор юу орж байгаа вэ? За богц маань үндсэндээ хамгийн гол зүйл бол энэ багшид зориулсан гарын авлага гэж байгаа. За энэ гарын авлага маань болохоор монгол англи хэл дээр хэвлэгдэж гарсан. Энэ маань болохоор Монакогийн Вант улсын санхүүжилтээр ЮНЕСКОгийн санаачлагаар Монакогийн Вант улс санхүүжилээд Монгол хэрэгцсэн төсөл учраас англи хэл дээр бол давхар гарсан юм байгаа. За энэ ном маань бол үндсэндээ багшид зориулсан гарын авлага гэдэг маань багшийн номыг ашиглаад ерөөсөө соёлын биет болон биет бус үеийн бүхий л болон бас байгалийн өв тийм ээ. Бүхий л одоо тэр мэдэх ёстой шаардлагатай мэдээллийг хамгийн шинжилсэн байдлаар ингээд багтаасан юм 6 бүлэг бүх юм байгаа. Ер нь монголчууд бидэнд ямар өв соёл байна вэ гэдэг талаар бүх мэдээлэл энд орсон гэсэн юм байна тийм. Ямар өв соёл байна вэ? Тэр маань дэлхийн өвд одоо ямар нь бүртгэгдсэн байна вэ? Яагаад бүртгэгдсэн бэ? Тэр хосгүй үнэт мөн чанар нь юу юм бэ гэдэг талаар бол багтаасан. Тэгээд энэ номыг ашиглаад багш хичээл заахад энэ ном дээр гарч байгаа тэр зүйл соёлын идүүлгийн зүйлс болон одоо тэтгээрийг эндээс олж авсан мэдлэгийг ашиглаад хүүхдүүд дасгал ажилладаг. Тэгэхээр тэрнтэй холбогдлоо бүхэл гарын авлагатай холбогдлоо нэмэлт одоо сургалтын хэрэгслүүд маань энэ багтсан байгаа. За энд одоо юу вэ? Одоо энэ жишээ нь хэм бол энэ шуурчлахын зан үйл гэж байдаг. За энэ болохоор 2011 онд дэлхийн өвд бит бус өв болж бүртгэгдсэн. Монголоос гадна өөр 11 улс хамтарч бүртгүүлсэн. Тэгэхээр хүүхдүүд маань үндсэндээ зүгээр яриад тахлаар бас ингэж бууж өгдөг байхгүй ингээд хөөмигээл ярьдаг ч юм уу те одоо бие биелгээгээл ярьдаг битээр үзүүлэх энийг бол битээр үзүүлвэл хүүхдэд илүү сайн гэж бууж өгдөг тэр хүүхдүүд ингээд барьж үзэх мэдэрч үзэх гэдэг маань өөр. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн богцонд байгаа зүйлсийн маань талаас илүү бага хувийн гаргал тавьсан мэдээлгсэн байна л да. Энэ богц маань бол маш хэмжээний фото зургийн альбомууд байгаа. Бүх очиж үзэж чадахгүй ч гэсэн тэр төвшөө дурсгалуудын зургийн авто зургийн цомог байгаа. DVD, CD-нууд бас багцсан. Тэр маань бол бас хүүхдүүдэд хичээлийн явцад одоо үзүүлэх, сонсгох, таниулах тийм зорилготой. Маш бас нэлээдгүй зүйлс. Гэхдээ энэ онцлог нь бид нар энэ зүйлсийг дандаа тухайн орон нутгийн гар урлаачдаар бүтээлгсэн. За. Орон нутгийн үйлдвэрлэгчдийг бас дэмжсэн. Тийм, орон нутгийн жишээ нь богц маань өөрөө бол хар орон сумын гар урлаач бүтээсэн. За. Тийм, өхрийн ширээр бүтээсэн. Эдгээр маань бас дандаа орон нутгийн сэлбэрчин зураач хүмүүс бүтээсэн юм зүйлс байгаа. Энэ бол энэ тоглоомын хувьд энэ нөгөө юу вэ? Бүргэд юм байна тийм ээ. Бүргэдийн баяр гэж хэлдэг тийм ээ. Тийм байна. Энэ болохоор бүргэдийн монголчууд бол дийлэнхэнд бүргэдийн баяр гэж мэддэг энэ шуушлахын зан үйл. За энэ бол яста сонирхолтой. Энэ бол хүүхдүүдийг одоо хамгийн их юу яадаг? Сонирхлын татдаг. Хамгийн их хооронд нь бас их өрсөлдөлт тоглоом. Энэ маань дэлхийн орхны үндийн соёлын туршилт газраар аялцгаая гэсэн ийм одоо газрын зураг юм л да. За эдрийг ийшин тавих байлаа.
Энд чи бид нар одоо ер нь иймэрхүү тоглоомод байдаг л да тий. Тэгтээ дандаа нэг гадаад хэл дээр тий англи хэл дээр ч юм эсвэл зургаар ч юм уу тий ийм байдаг. Тэгвэл хүүхдүүдийн сонирхлыг татахын тулд яг ингэж тоглоом хийгээд очиж байгаа цэгүүд нь яг нөгөө дурсгалт газрууд байгалууд дурсгалт газрууд байдаг. Энэ бол үнэхээр гоё санаа шүү. Энэ дэлхийн орхны хүндийн соёлын дурсгалт газар гэдэг маань өөрөө 2004 онд Монгол улсаас хамгийн анх бүртгэгдсэн соёлын дурсгал юм байна. Тэгэхээр яг энэ улаанаар хил хязгаарын тогтоцсон байгаа энэ газар нутаг маань болохоор яг тэр хамгаалтанд ордог. Дэлхийн өв болон бүртгэгдсэн. Энд болохоор Өөр Хангай аймгийн Хар хорин, Бат үлзий, Хужир цум, Архангай аймгийн Хашаа Дотн сумын газар нутгаас ингээд 5 сумын газар нутгаас хамарсан дурсгал газар байдаг байхгүй юу? Хил хязгаар нь. Тэгэхээр тэр юун дээр одоо ямар дурсгалууд байдаг вэ гэдэг талаар одоо ингээд байдгийг бид нар юун дээр хийцэн байгаа юм. Тоглоомд үзүүлсэн юм байна да. Тэгэхээр хүүхдүүд тэр болгон одоо нөгөө очиж үзэх бас боломж байдгүй бүх хүүхдүүд. Тэгэхээр одоо шоо хаяад шооныхоо юугаар энэ маань ингээд нүгэд хүүхдүүд тэр даалгаврын өвхлөөр очисон тэр буусан дурсгал дээр зогсох юм бол тэрнийхэн талаар багшийн өгсөн мэдлэгийг хүүхд одоо баталгаажуулж ангийнхандаа хэлж ярьж өгдөг. За би нэг шоо хаяад үзэл та 2 гинэ. За 2 дээр юу вэ? За одоо хоёлаа 2-оосаа явчих. Энд байна тий? Энд шүү дээ. За 2 энэ болохоор нөгөө ийм юутай байгаа юм. Багш энийг ашиглаад энэ маань өөрөө аялал жуулчлал гэсэн бүлэг дээр гардаг. За ном маань номтойгоо бас холбоотой. Тийм, ерөөсөө дандаа тий нэмэлт даалгаврын асуултууд гэдэг эндээ байгаа. За. Энийг зогсоол 1 гэдэг нь гараа, зогсоол 2 гэдэг нь дэлхийн орхны хөндийн соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын үзүүлж буй эрэг болон 3 эрэг болон 3 сөрөг хүчин зүйлийг нэрлэж бичнэ гэж байгаа. Дандаа энэ даалгаврууд байх юм. За. Яг нөгөө зөвхөн дурсгалаасаа гадна хүүхдүүд одоо яг энэ газар нутагт ямар сөрөг хүчин зүйлс нөлөөлөд байна тийм ээ. Илүү мэдээллийг өргөжүүлж өгч шүү дээ. Та нар одоо чинь өөрийнхөө төрсэн орон нутагт энийг одоо хайрлаж хадгалж тавихын тулд юу хийх ёстой вэ? Би дахиад нэг шоогоо орхиод байгаа. За 6 гэдэг чи юу вэ? За амьдарч буй орон нутаг чинь маш их огтой бол энэ шүү дээ. Хужирт шүү дээ тий. За ингээд энэ өнгийн шагаан маань өөрөө юу болж өгдөг байхгүй юу? Одоо хүүхд бол би чинь нэг цэнхэр бол өөрөө шар өнгө ч юм өнгө санагдсан баг шүү дээ. Энэ маань өөрөө нүүдэг одоо хүү гэдэг юм да. Тэгээ гараанаас ингэж яваад 6 дээр очиж. За энэ бол хужиртд очиж багаараа тоглож байгаа. Одоо нэг багт бол ойролцоогоор 4-5 хүүхэд байдаг. Одоо ингээд багш өөрөө хуваарлж байгаа. Тэгэхээр багийн тоглолтыг дэмжин хүүхдүүдийг багаар нь. За хужирт дээр ямар мэдээлэл? Амьдарч буй орон нутаг чинь маш их огтой бол тэрхүү асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болох 5 аргыг ярилцаж бичнэ гэх. Хужиртаа бол бас хилээд өгчин тий багш. Энэ бол ийм очиртай газар орон нутаг инээ тэрээгээ тий. Тий яагаад тэгэхээр нөгөө нэгдүгээр бүлэг маань өөрөө бүх өвөө ингээд хилээд өгч хүүхдтэй. Тэгээд нэгдүгээр бүлгээр ингээд байгаль буйг яаж ангилтын Монголд ямар өвүүд байдгийг ингээд бүх мэдээллүүдийг өгнө. Тэгээд хоёрдугаар бүлгээс хойш болохоор одоо энэ танаа дэлхийн өвөд газар чинь аялал жуулчлал хөгжиж байгаа бол яаж нэг зөв зохистой хөгжүүлэх вэ? Өвөө яаж. Тэгээд гуравдугаар бүлэг рүүгээ жишээ нь орох юм бол дэлхийн өв ба хүрээлэн буй орчин. Өв соёлыг байгаль орчинтой хамгаалах уу гэдэг тийм тий мэдээлэл олгоод ингээд 4-р бүлгийн жишээ. За тэгээд 5-р бүлэг нь болохоор дэлхийн өв ба уламжлалт амьдралын хэв маяг гэдэг. Энэ маань болохоор өөрсдөө одоо амьдарч байгаа уламжлагдж ирсэн амьдралын хэв маягаа хэрхэн алдахгүйгээр идэхгүйгээр цаашаа бидний хадгалж хамгаалж явах вэ? Энэ маань өвтгөө хэрхэн холбоотой? Энэ зөвхөн багш нарт зориулсан бүтээл үү? Зүгээр арай хялбаршуулсан эцэг эхчүүд хүүхдтэй авч өгөө те бид нар одоо жишээл хүүхдтэй авч өгөө тоглох боломжтой те. Энэ ер нь бол яг энэ маань энэ төсөл маань зорилго нь багш нарт зориул яг эхлээд бол зөвхөн багш нар чиглэсэн байсан. Яагаад тэгэхээр 2008 онд Монакогийн Вант улсын эрхэмсэг хунтаж 2 дугаар айлбарт Монголд ирсэн. Тэгээд 2 орны соёлын солилцоо хамтын ажиллагаанд гар үсэг зурснаар Монакогийн Вант улс маш их олон одоо энэ соёлын хөтөлбөрүүдийг төслүүдийг санхүүжүүлж ирсэн. Тэрний хүрээнд Архангай аймаг дахь одоо бас нэлээд олон сүм хүмүүсийн хэдийг засварлах, багш нарыг чадваржуулах гэсэн одоо юм сургалтууд хийгцээ. Тэгээд энэ зорилго нь болохоор хүүхдүүд өв соёлыг гэдээ яриад байдаг боловч тэрийн нөгөө нэг ялангуяа сүүлийн өв соёл маань маш их хэмжээгээр одоо бусдын одоо тийм ээ бусдын санаатай буруу үйлдэлийн золиос болох ч юм уу ямар нэгэн байдлаар
одоо хил дамжуулсан Босдож өгөө болсон маш тийм сөрөг үзэгдлүүд ихсэж байгаа. Тэгэхээр энэ зүйлстэй бид нар тэмцэхийн тулд одоо биднээс ишөө илүүтэйгээр өөр хүүхдээ бүр байгаас тэ энэ өөрхөн амьдарч байгаа улс их орныхын тэр үнэт зүйлсүүдийн чухлыг ойлгох хэрэгтэй гэдэг тийм концепц үндсэн дээр хүүхдүүдэд зориулж одоо юу гаргаж ирсэн. Богцсон дах бүтээлийг хийсэн юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг яг бид нар гаргачаад 2 аймгийн 5 сумдын 7 сургуулиудаар аялж ингэж заасан. За, үр дүн хэр байна? Үр дүн бол үнэхээр сэтгэл ханамж аюул сайтай байна. Хүүхдүүд үнэхээр өөрсдөө хүртэл хажууханд байдаг дурсгалаа мэддэггүй. Яг ямар учиртай чулуудын хөшөө байгаа. За магадгүй нэрийг мэднэ те түүхийг мэддэггүй. Яг тэр маань ямар үн цэнтэй тэр хосгүй үн цэний нэрөөсөө ойлгохгүй ч юм уу бас тэр талаар мэдээлэл багтаа байдаг. Тэгээ хичээл орсны дараа бол яг хүүхд талаасаа нэг хөөрхөн хэлж байгаа юм л да. Өө агшаа тэр чулуун дээр чи хүмүүс очиол ингээл зурж мурах гал ингээд байдаг. Би ч гэсэн бараг л очдөг гэжээс одоо ч тэгж болохгүй юм байна. Энэ чинь гэдэг зүйлсийг л одоо өгж байгаа нь хамгийн бидний том зорилго биелж байгаа л гэсэн үг л дээ. Одоо эцэг эхчүүдэд зориулсан тийм хэлбэршүүлсэн зүйл бол гарах уу? Яг одоогийн байдлаар бол би хэлж мэдэхгүй байна. Энэ маань бол яг ихний хийх нь зүгээр хийх хэрэгтэй юм шүү, харин тийм шүү. Эцэгчүүд бол дуртай л худалдаад авна тийм. Багш нар бол одоо та нар ингээд хөдөө орон нутгаар явлаа гэд багш нарт бол яг худалдаалж байгаа юу? Энэ маань ихний ээлжийн хэмжээнд болохоор яг 7 сургууль бид нар тараасан. Одоо ингээд очиж туршилт хийж заачаад багшд нь заах аргын зайгаа та энэ номыг ингэж ашиглаж ингэж хичээл ороорой гол. Гэхдээ энэ номонд бүх ангийн хүүхдүүдийн төвшин тохируулж хийгдсэн учраас та бага ангид орвол энэ мэдээллийг илүү өгөөрэй гэдэг аргын зааж өгөөд тэгээд сая 9 сараас 5 сумдын маань 7 сургууль заагаад эхэлсэн ба. Цаашид уулын нэг жоохон бас зөвхөн хөдөө орон нутаг гэхгүй тийм ээ. Улаанбаатарын ч гэсэн сургуулиуд хүүхдүүдэд ч гэсэн мэдээллийг бас бүрхэн зүйтэй болгох гэж байна. За яг харахгүй үнэхээр энэний ач холбогдол бол өндөр юм байна. За 7 сургуулиар хязгаарлагдахгүй Монголын бүх сургуулиудад яг ийм одоо бүтээлүүд очиж олон хүүхдүүд Монголынхаа өв соёлыг тэрний түүхийг танин мэдүүлэх үйлсийг илүү өргөжүүлж хийгээрэй гэж би танд хүсвэн. Тэгээ өнөө өглөө хүрэлцэн ирж энэ сайхан бүтээлээ танилцуулсан. Танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. 6:50-с өглөө хөтөлбөр үргэлжлэн үзэгчдэнд хүрч байна.